Богд дуулын дархан цаазат бус бол 41 мянган ойролцоогоор га талбайтай нүүбд болон олон улсын байгууллагууд дархан цаазат газар гэдгээр олон улсын гэрээ конвенцуудад бүртгэлтэй байдаг. Олон улсын конвенцийн дагуу байгаль орчны яам дээр харьяалалтай байдаг. Албан ёсоор дархан цаазат газар бол хот байгуулж барилга барьж болохгүй. Ийм учраас Улаанбаатар хотын удирдлагад болон зохицуулалтын дээр бол энэ дархан цаазат газрыг бол авч болохгүй байгаа. Ийм олон улсын конвенц хуулийн зохицуултууд үүсэж байгаа. За Богд дуулын хэмжээнд 16 амуудад отог нэртэйгээр дархан цаазат газар барилга байгууламж барьж болохгүй учраас аялал жуулчлалын отог нэртэйгээр 3000 гаруй одоогор мэдэгдэж байгаа барилга байгууламжийг барьж аялал жуулчлалын отог нэртэйгээр байгаль орчны яам зөвшөөрлийг өгж ингээс 35-6 жилийн завхар энэ асуудлаас олж явсан. Үүнээс болоод Улаанбаатар хотын хяналтанд ордог байгаль орчны яам хуулиараа дархан цаазат газар гэж яваад ингээд отог нэрээр үйлчлэгээ үзүүлэх ёстой иргэд маань байшин барьж хашаа барьж ингэж замбраагүй Богд дуулын амууд дээр ингээд байгаа асуудлууд бол байгаа. За өнгөрсөн жил бид нар энийг асуудлыг бол засгийн газар болон яамдуудтай бол ярилцсан. Шаардлагатай хэмжээний зөвшөөрөл барилгын өнүүдийг бол Улаанбаатар хотод зөвшөөрлөд эрхэн шийдвүүлж аваад менежментийг хийе гэдэг асуудлуудыг бол яригдсан боловч одоо байгаа олон улсын конвенцоор дархан цаазат газар учраас болохгүй маа гэдэг ийм хууль эрх зүйн төвчээсэнд ороод ингээд шийдвэрлэх боломжгүй ийм асуудлууд үүсчихэд байна.